Бид Америк дахь Монголчууд бидний олж буй мэдлэг боловсрол дадлаг туршлага ололт амжилт бүхэн эх орны маань хөгжил дэвшил үнэт хувь нэмэр болно. Америк дахь монголчууд Номыг хууцнаа заларч Түүхээ хамтран бичиж эхэллээ. Бид Америк дахь монголчууд. Америкт аж төрж байгаа монголчуудын анхны үеийнхний ариун их туршлага, баялаг намтар, хөгжил дэвшлийг бид номын алтан хуудаснаа мөнхөлж байна. Эвсэл холбоод, соёл шашны төвүүд, бизнесийнхэн, өөдлөн дэвжигч хувь хүн таны ололт амжилт, гэгэн үйлсийг дэлхийгээр тархан суугаа элэг нэгтнүүдтэй энэ ном хүргэх болно. Монголын алтан үеийн кинонууд одоо болтол бидний санаанаас гардаггүй билээ. Хүн бүрийн залуу багнаас дахин кино хайсан дээр буусан мэт хуучны дэлгэцийн бүтээлүүдийг үзэх бүр сайхан дурсан сэтгэл төвөрсөөр байдаг. Гадаад хэлний ангийн оюутан байхдаа шалгаран их бүрдийн домог кинонд 18 настайдаа тоглосон түүний кино жүжигчин болох анхны гараа болжээ. Дэгдэхээ нас хүний аим гэрлэж амжаагүй юм. Сувран цэнхэр улс, Ван Сэмбрүү, хааны сүүлчийн хатан, газарчин, саруул талын нэрүүл, Мэлми, Жинжима, Сэлэмбүр, сүүлчийн шүн зэрэг дэлгэцийн олон кинонд гол дүрүүдийг мөн туслах дүрүүдийг бүтээсэн байдаг. Тэрээр Цэн тогруу киноны продюсераар ажиллажээ. Түүнчлэн Монголын радиогийн баг үд хөтөлбөр, телевизийн урын сан нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан байна. Герман болон Польш улсад өргөө зэрэгтэй хамтран ажиллаж, циркэд олон улсын чанартай 300 гаруй айлсан тоглолтод хөтлөгчөөр ажиллажээ. Зүүн 96 онд гэр бүлийн хүн манай нэрт кино найруулагч асан маш бутын хамтаар Монголчин студийг байгуулсан ба Америкт улсад амьдарч байх хугацаанд үгүйлэн санан Америк дахь монголчуудын номын зураг нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэжээ. Ингээд та бүхэндээ Монголчин студийн захирал Монгол улсын гавьяа жүжигчин Нацаг Доржийн Бац цэгтэй Калифорни мужид номын бичлэгийн үеэр нь тохион уулзаж студийнхаа хүндтэй зочноор урин танилцаж түүний уран бүтээлийн тухай ярилцсан ярилцлага та бүхэндээ хүргэе. Сайн мэцгэн өрхөм хүндэт үзэгчдээ та бүхэндээ уулзсан золгож байгаа энэ өдрийн мэндийг төвшүүлье. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол улсын гавьяа жүжигчин Бац цэг эгчийг өрн оролцуулж байна. Мөн Монгол улсын жүжигчин Ихбаатар одоо энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлгийг надтай хамт Ихбаатар маань хөтлж явуулах юм аа. байна уу? Амрэгэр Сарвалжлагт саланга. дэслэгцэн За баярлалаа. Өнөөдөр энэ танаа сайхан Сакраменто хотод ирээд тэгээд аль эртнээс ингээд дэлгэцээр нэвтрүүлгүүдийг үзчихсэн энэ сайхан бүсгүүтэй уулзаад бас манай урлагийн энэ шавгар гээд хэлэхлээр хүмүүс анддаггүй манай бас нэг сайхан өвөрмөс имижтэй хэрнээ бас их сайхан дөрүүдийг уран бүтээлүүдийг хийсэн Ихбаатартайгаа ингээд уулзаад олон жил уулзаагүй тий би Улаанбаатар төрж өссөн миний аав Төв аймгийн Өндөр Ширээдийнх ээж маань болохоор Завхай аймгийн Нөмрөг төдөвтэй юм. Тэгээ багада яг хуу тэр үеийн хүүхдүүдийн жишгээр хотын 6 дугаар 10 жил гэдэг сургууль сурч ирсэн. Тэгээд дараа нь ихтэй сургууль гэл ингээд шилжээл тэгэл амьдрал ах юм маань явсан л да. Эцэс төгсгөлгүй мэт хөврөх зам. Хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй бодоглуулна. Монголчууд Америкт сууршин 20 гаруй жилийн нүрийг үзэж байна. Дэлхийн олон үндэстэн цугларсан энэ гүрэн хүчрхэх тогтносоор мянган хүний мөрөөдлийн орон болж тэдний аж амьдрал ар гэрээ тээж явах амьдралын их үүсвэр болсноор нутаг нэг дахин дүүс маань ар араасаа цувран монголчууд бид түүхээ бичиж эхэлсэн юм. Америк гүрэнд
даяар дархан суугаа монголчуудын анхны үеийн түүхийг чадан ядан үлдээхийг хүссэн Монголчин студийн захирал Монгол улсын гавьяач жүжигчин Батцэг түүний хан кино найруулагч Машбат нарын зүтгэл санаачлагыг үнэлж баршгүй. Дэлгэцийн олон кино бүтээлийг өөрийнхөө эглэхэн, дулаахан, игдүүхэн харцаараа чимж, өсөх насаа урлагтай санаандгүй холбосноор түүний амьдрал Монголын кино урлагийн нэгэн хэсэг болжээ. Энэ эрхэм хүн бол Монгол улсын гавьяач жүжигчин Нацаг доржийн Батцэг юм. Тэгээд хүүхэд байхдаа одоо дээд сургуульд орох юм мэдээж хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээд сургуулаа төгсөөд тэр эсэлтийн шалгалт өгөөд 1-р курсэд сураад байж хахад санамсргүйгээр нэг сургуулийнхаа коридорт нэг өдөр хичээл дараал хувцас авах гээд үлгүүр дээр ингээд бүжгэнжсэн чинь киноны усууд явж ирсэн. Тэгээд тэр маань тэр үед чинь одоо өглөө тэмцэл тэр чинь хүүхэд байхдаа үзчихсэн байлаа шүү дээ. Тэгээд Сэлмэ тогмодын ээж буюу ам хор кинонд бас тоглодог Монгол улсын гавьяач жүжигчин Бадам Гарваа гэж жүжигчин байдаг. Бид нар тэгэл харж ирсэн хөөх нөгөө кинон дээр гардаг жүжигчин чинь амьдаараа явж байгаа гэл. Би нэг нь удраад хүүшээ нөгөө Бадам Гарваа. Тэгэл хүүхдүүд нийлээл ингээл нөгөө жүжигчний сонирхол хараад хоорондоо шуугилдахгүй хэлний ангийнхан жогтууд. Тэгсэн чинь нөгөө улсууч нэгэл бид нар лөө чиглээд ирсэн. Тэгэл эренгуутаа ингээл за айл ангийн хүүхдүүдөө хичээлд тарж гэнэ үү? Та нар ямар хичээл үздгийг ингээд бүр хизээний мэддэг юм шиг бид нарыг ингээд юм яриад унахад би ч одоо бүр ингээд амын дагуулаад хараад нөгөө ингээд хөдөлдөг бас ингээд дэлгэсэн дээр байдаг юм чи амьдаараа ингээд бас ингээд яриад байдаг гэдэг. Тэгээд өөртөө харьцаад тийм ээ. Тийм шүү дээ. Тэгсэн чинь Бадам Гарваагаа чи бүжгэлдэг хүмүүн гэж хэлсэн. Тэгээ би тэр үед бас их урагшгүй бүжгэлдэггүй л гэлээ. Дуулдгүй гэсэн бас дуулдгүй л гэлээ. Урлагийн юм хүмд явдгүй л гэлээ үгүй л гэлээ. Тэгсэн чи тэгж зээлүүд за чи юу ч гэсэн утсаа өгч би тэгээд хэд хоногийн дараа яг чамайг юм сорилт дуудъя. Тэ авах гэж байгаа юм шүү гэдсэн бас бүгд ямар кинонд парап хийж авчихсан. Тий, их бүрдийн домог киноны наран гаруй тий одоо тий 18 дэх хүүхдэд хайж явсан юм байлээ л дээ. Тий. Тэгээд та хэд 18 би яг 18 байсан. Тий. 17 та сургуульд орсон болоод тэгээд төгсөөл ороод их сургуулийн 1-р курс төгсгөл байжсэн. Тий. Та яагаад орчуулагч мэргэжлийг бүр орхиод тэгээ бүр одоо энэ урлагт энэ камерны өмнө ер нь би бүх амьдралаа зориулъя гэж ингэж шийдвэр гаргасан юм л. Тийм тэгээд их сонирхолтой хүний яста зурсан зурагч байд юм уу тийм ээ. Би их бүрдийн домог кинонд тоглож байхдаа кино гэдэг чинь хэцүү юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр киноны зураг авалт өмнө говийн хаан богд сумд одоо тэр нэг оюу толгомолгой гэдэг. Тэгээ яг галбын говь шүү дээ. 2-дугаарт морь ундаг байх хэрэгтэй байсан. 3-дугаарт тэр олон хүний өмнө тэр их халуун говьд их олон том одоо бидний одооны ярьж зарчсаар бол одоо прожектор тийм ээ гэрлүүд асаагаад тэгээд ингээд зураг авахулна гэдэг бол зарим үед их хэцүүлдэ чадахгүй юу. Ерөөсө тэрэн дотор чинь чаддаг юм нэг ч байхгүй. Бүүд юм чаддаггүй. Тэгэл би их олон удаа уйлжсэн, олон удаа зам дагаад одоо болиё гэж бодож ингэж исэн. Гэтэл миний сэтгэлийн өөхт болохоор би жоохон байхдаа би ер нь жүжигчин болчих юмсан гэж нууцхан боддог байсан, мөрөөддөг байсан юм байлээ. Тэгтээ өөрийгөө би одоо энэ дэлгэсэн дээр гараад ингээд олон хүмүүсийг шуугуул бишүүлж байгаа ийм сайхан хүмүүсийн игнэнд ороход бол за одоо ястай нөгөө санаа нь сардагт хөлн хүнжилдэ гэдэг шиг тийм ээ би ч одоо тийм юм мөрөөдөгч одоо хүн биш үү дээ л гэж боддог байсан. Тийм болохоор тэр мөрөөдөл бол миний дотор үлдсэн би хүнд хэлхээсээ ч ичдэг байсан. Тэгээд кинонд тоглоод ингээд яхад хэдийгээр би олон удаа ингэж ер нь болидо гэж ингэж шантарч байсан ч гэсэн тэр хамт олон их сайхан улсууд байсан. Киноны чинь ер нь их сайхан улсууд байдаг шүү дээ. Одоо тэр кинонд чинь найруулагч нэхэд одоо ардын жүжигчин
жигжисүрэн гэж найруулагч байлаа. Манай алтан үеийн жүжигч тий найруулагч тий соёлын гавьяат урлагийн гавьяат сэтгэлтийн бунтар гэж найруулагч байлаа. За тэгээд уран бүтээлчд гэхэлэр одоо энэ Чимэд Осоргой байна, Ардын жүжигчин, за Сэдэд гой байна, Өндрээж тоглодог Цэмбэл Магой байна, Элбэг сайхан гэж жүжигчин байна. Наатай их бүрдээ домог бишээ их бүрдээс гадна нөгөө гэрэл жамжиг явж тоглож исэн хүрлээ гэдэг жүжигчин байна тий. За тий их олон жүжигчид байна. За зураглаач гэдэг тэл алдарт мандахыг хийсэн Балжины найруулагч одоо тэр үед их сайхан зураглаач байлаа шүү дээ тий. Тэгээд би энэ кинонд уйлж дуулж байгаад ингээд нэг тоглосон болоод гараад дэлгэцэн дээрээс би өөрийгөө харсан чинь үнэхээр би өөрийгөө амьдралдаа ер нь би ийм болно гэж зүудлээгүй сайхнаар харсан. Тэгээд тэр бол намайг их ихтгэл төрүүлж би ер нь ийм болдгийм болоод би өстө нэрэ чадахгүй ч байсан би чадахын төлөө өөрийгөө дайчлаа гэдэг тийм их ихтгэл. Марчин нөлөөлж исэн юм уу те? Тэгээд таны өөрөө нөө бие мэдрэмжтэй авч явах тэр чанарт чинь би жоохон бахтай бол эрэгтэй хөвгч байсан. Их дээр ахтай болохоор дээд улсууд ах эгч нар хүнд үлгэр дуурайл үзүүлэхээс дүүнэр үлгэр дуурайл үзүүлэхгүй шүү дээ. Эмэгтэй хоёр дүүтэй. За хожим эрэгтэй дүү маань төрсөн. За гэтэл би ахыхаа дуурайгаа л одоо хөлөндөө канки углаад цасан дээр гулгадаг. Ролик гэл нэг дугуйтай манха орсоос ингээл ээж хоёр сурж явахдаа авчруулсан. Тэр өссөн үү те? Улаанбаатар. Тэгээд тэр нөгөө хөлдөө угалдаг тэр дугуйтай роликийг өмсөөл талхандаа явдаг тороо байгаад тий одоо ухаантай одоо эрэгтэй хөвгчл тоглоод л байдаг гэсэн байгаа юм л да. Заримдаа үсээ ингээд богинуулгаад талмиг болгоод асуурчдаг гэх мэт. Тэгээд дараа нь би кинонд тоглосноос хойш кино гэдэг урлаг гэдэг бол хүний их олон түмний дунд ямар байх ёстой вэ гэдгийг их юу яаж өгдөг. Ер нь бол хүний сайн сайхан болгож өгж байгаа юм гэдэг бол энэ нийгэм энэ орчин тойрог хүмүүс та нар штэ тий. Таны ээж аав тийм ээ. Таныг одоо тэр дүр хүлээж авчаад яаж яхад хэр тусалж исэн бэ? Нэг туслаагүй штэ. Тэр үуч яхад зүгээр л ажил хийдэг сэхэтэй айл, жирийн сэхэтэй айл, өглөө ажилдаа яваал яа. Тэгэл намайг чинь тийм юм тэгж байгаа шүү гээл тэг чинь аал гэхээс биш ямар тийм олон хүнтэй өрсөлдөгч байна. Миний охин айлы тэрийг хүмүүс энийг гоё гэхгүй штэ. Машин зам мэдэж гараарэ хаана байдгийг мэдсэн үү? Автобусны мөнгөтэй юу гээл болно штэ. Тэгэл би автобусандаа суугаад хүнээс асуугаад жолоочхон дээрээ зогсоод кино үлдэр ахаа энэ мөн үү та мөн бол буу гэж хэлээрээ гэл. Тэгэл нөө урд төмрийн барьчаал ингээл нөгөө цонхныхын тэндээс ингээл харж явж байгаа. Анх удаа кино үлдэр гэдэг юм дээр чинь тэгж очлоо шүү дээ. Амьтан хүн цөөхөн байдаг энэ хязгаар нутагтаа хаацуугаа энэ дайчид амьдралын онцлог горимтэй. Дарга нь нуураа их л магтаж ярьлаа. Хоёр хундаа их хайртай юм аа. Үнэхээр ч уулсны чимэг болсон сайхан шууд. Ихэнх үеийн одоо яг одоо мундаг уран бүтээлчтэй ажиллаж байлаа. Дунд үед нь та өөрөө уран бүтээл хийж байлаа. Одоо болохоор ингээд та өөрөө уран бүтээл хийсэн уран бүтээлийг одоо харж байна шүү дээ тий. Тэгэхээр энэ гурвын хооронд нэг жоохон тийм уран бүтээлийн чанарын ялгаан дээр ч юм уу тий. Эсвэл л одоо энэ уран бүтээлчдийн өсөлт хөгжилтөн дээр ч юм уу ялгаа байна уу? Ер нь бол аливаа юмд чинь өсөлт, оргил, бууралт гэж байдаг. Яг тэрнтэй адилхан амьдрал ер нь тийм давтамжтай гэж би ойлгодог. Тийм болохоор манай киноны салбар, урлагийн салбар бол тодорхой хэмжээгээр бас жоохон хомигдож, дэлгэрч цэцгэлж явсан юм үед байдаг. Миний яг тэр кинонд орж исэн алхаж орсон үе бол одоо цэцгэлэлтийн яг тийм үедээ материалын бааз нь маш их бэвччихсэн, төрөөс их анхаарал тавьдаг, системтэй төлөвлөгөөтэй ингэж хөгждөг байсан үе. Тийм болохоор кино тэр үед цөөхөн хийгдэг байсан, нэг чанартай хийгдэг байсан. Оргил тий. Одоо цаашдаа бол өшөө тэрнээсээ илүү хөгжих тийм ирээдүй бас байж болно шүү дээ. Бид нар бас тий. Ер нь бол энэ уран бүтээлчдийн шин залуу улсуудын одоо таарах хүн хийж байгаа, сайн хийж байгаа энэ бол байх л зүйл.
Тий. Угаасаа шалгарна шүү дээ. Тэгжээж бүтээл гаргана. Ер нь бол бас ийм жишг байд юм л да. Нэг уран бүтээлч гэхэд одоо хинж байдаг юм бүр нэг сайхан уран бүтээлч байг л да, найруулагч гээл. Тэгэхэд тэр найруулагчийг та нар ингээд боддоо тухайн нэг сонгож авсан найруулагч уран бүтээлийн бүгдийг ингээд дэлгээд тавих тэр хүн 30 хэдэн уран бүтээл хийжээ, найруулагчийн ажлаар кино найруулжээ гэж бодъё. Тэгэхээр тэрэн дотроос нэг 2 юм 3 кино нэг сайхан байдаг. За тэгвэл тэр хүний үнэхээр уран бүтээл чихэн хувьд бол тэр хүн одоо хэрэгээ гаргасан гэж үздэг. Тий. Өмнө нь жишээлбэл одоо чимэд тосрогын үед за дараа нь манай дамчаагаа үед гэдэг ингээд энэ алдартай сайхан жүжигчдийг бол хинч хаагаад яач барай тэр авиасыг барьж чадахгүй. Ямар ч хүний боловсролтой жишшгүй тэд нар бол төрлийн авиастай үнэхээр одоо уран бүтээлийн хувьд бол одоо хаалтгүй сайхан тийм нээлттэй авиастай улс жүжигчтэй шүү дээ тий. Хүн өөрөө үнэхээр тэр тухайн зүйлдээ сэтгэл зүрхээ өгч чадж тэр хүний тэр их сэтгэл зүтгэл бол юмд хүргэдэг, тэр хүнийг одоо зорьсон зорилгод нь хүргэдэг тий. Тийм авиастай хүнийг заавал сургуулиас сурж дуусгачаад юм хийгээ гэхэд бас өөрөөсөө болж байгаа тий. Найрууллаа нэрлүүлээ. Татгалзахгүй биз? Яалаа гэжтэй. Хэрвээ энэ уул ус газар шороо ярьдагсан бол их сайн юм хэлэндэ. Тийм ээ. Танаа эндхийн чулуу бүхэн өөртөө түүхтэй. Тийм ээ, би таны найруулгыг хүлээцгээе. Баярлалаа. Одоо улс төрийн давцанд гарах тийм боломж гараад ирсэн бол та одоо энэ үдэд ямар байр суурин дээр байх байсан бол? Зүгээр санаагаа л хэлье. Иргэн хүнийхээ хувьд тий. Ер нь Монгол улсад бол болдогсон болвол энэ хуулийг яг хэрэгжүүлдэг, яг биелдэг болох тэрийн хяналтын тавь тийм үү одоо яадны тийм ээ хууль гэдэг юмыг тийм хууль гэдэг юмыг яг хэрэгжүүлдэг бодит байдал дээр амьдрал дээр яг тэр биелдэг бол их юм бас учир зэгцэндээ орно гэж би боддtiin. Намайг улс төрд орооч гэдэг инглээ гэж бодъё. Тийм юм байхгүй л дээ. Зүгээр яг таны асуултын хүрээнд ингээд ярихад бол би өөрөө тийм улс төр энэ төр гэж илүү явах надад тийм боломж байхгүй. Тэр чинь бас л улс төр гэдэг чинь өөрөө маш их хариуцлагатай улс энэ олон түмэн энэ ард түмний тусын тулд үйлчилж чадах бие хайргүй зүтгэдэг бас нэг тийм боловсролтой, оюуны цар хүрээтэй маш их хариуцлага үүссэн ийм бэлтгэгдсэн улсууд байх ёстой шүү дээ. Тийм болохоор хүн олон зэрэг юмд ингэж бие хувааж одооны ярьдгаар бол копид нэг гэдэг шиг байж болохгүй тэгвэл ингэж бүх юм тарамдчих шүү дээ. Тэгэхээр яг л өөрийнхөө нэг л чиглэсэн жимээр явбал тэр маань амжилтанд хүргэнэ. Тэр маань үнэн бөгөөд бодиттой байна. Их олон юмд ороод ирэхлээр л хүн чинь ерөнхийдөө л одоо тэр юмныг хариуцлагатай яг үнэн сэтгэлээсээ хүртэж хийж тэгээд өөрөө хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ одоо эзэн болно гэдэг маань жоохон цалгардна л гэж би бодоод байгаа шүү дээ. Таны багш хин бэ? Урлагийн багш. Би өөрөө ер нь огт урлагийн талын ойлголтгүй хүүхэд кино руу анх орж штэ. Тэгэхээр би их бүрдийн домог кинон дээр орж тоглосон. Надад одоо намайг сайн сайхан тоглуулж энэ кинонд нэг бүтэлтэй байх гэж хичээж хажуунаас зааж сургаж ирсэн энэ улсууд бол яах аргагүй урлагийн аав усхий заасан миний анхны багш нар. Одоо тэр л алдартай ялангуяа хоёр найруулагч тийм ээ. Унтар найруулагч, сөрөг найруулагч бай. За тэгээд тэр нөгөө Ахмадууд надтай хамтарч тоглож ирсэн тэр хэнга сэтэд гой байна. Одоо элбэг сайхан хүрлээ нямсрын манай дуршин хар байна. За тэгээд тий нөгөө өндөр ээж тоглодог Цэмбэл маа гэдэг. За ингээл энэ бүх ахмад жүжигчид бол надад үнэхээр яг аавсхийг зааж өгсөн улсууд. Дараа нь би их сургуулиа төгсчөөд их сургуулиа төгснөөс хойш урлаг руу орж ирсэн байна. Бас их учиртай байсан. Орчуулгын ингэ төгссөн юм тий. Орчуулагчийнхаа тий яг оюутан байхдаа би ингээд 100 болгон кинонд тоглож таарад байсан. Тэр бол аз байсан л да. Одоо жилдээ нэг 7 кино хийдэг баг чинь тэрэн дотор ингээд багтаад орно. Тийм манай киноны чинь 100 л зураг авдаг нөгөө цаг агаараас болоод тэгээд зуны тэр хийж байгаа цөөхөн кино дотор ороод багтна гэдэг бол их аз байсан. За тэгээд 5 кинонд тоглоод ингээд дээд сургуулиуд төгссөн чинь яг төгсөх жилээ би Тойрох хуц гэдэг кинонд бас гол төр тоглохоор болсон. Сэлэн сүрэн найруулагч. Тэгээд намайг өөр газар хуваарлаад ингэжсэн чинь гомсрон гэж зургийн дарга яваад чи ерөөсө кинонд орчих тэгвэл амар юм бай чамайг өөр газараас ингэ чөлөө авч явжсэн дөрвөл гээд тэгээд намайг чөлөөлөөд чамайг ерөөсө кино үйлдвэрлэлөө шилжүүлээд авлаа шүү гэдгсэн. Тэгэхээр би тгий гээд чи бас сайхан би тэгээд чи миний нэг алхам тий нэг алхам байсан. Одоо би кинонд нэг хэдэн жил тоглоод нэг жоохон айдас арилчлаа. Тэгээд энэ кино гэдэг хайрам руу ороод би жүжигчин гэдэг болох гээд үзье.
Одоо тэгээ чадахгүй бол яндаа л гэж бодож байсан. Гэтэ тэр бол миний хувьд бас боломж байсан учраас би тэрийг үгүй гэж хэлж үнэхээр зүрхлээг. Тэгээд би кино үйлдвэрт жүжигчнэр дагалдангаар орж байгаа юм л да. Тэгээд намайг ороход Синда Ивш гэдэг ягаан гажид гэдэг штэ. Тэр ягаан гажидын дүр тоглоод Синда Ивш жүжигчин бол маш сайхан дуу оруулдаг. Тийм чи өөрөө мэдэн штэ уусаа дуу оруулж ирсэн юм шиг тий. Тэгээд бас эргэн тойрондоос бүх жүжигчид надад тусалж ирсэн. Дамжаага жишээлбэл их олон кинонд авч намайг дуу хийлгэж юу яжсэн. Ич нуруу гээд найруулагч байна. Ер нь найруулагч хоёр дуу найруулагч их явж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд дуу оруулахад бас найруулагч нар ингэж ажилладаг л да. Тэгэл жигжид гой байна. Манай одоо киноны бүр оргил шүү дээ тий. Эцэс төгсгөлгүй мэт хөврөх зам. Хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй бодоглуулна. Номынхоо сурвалжлах ажлаар энэ их гүрэнд ажиллаж амьдарч буй эгэл жирийн олон арван монголчуудтай уулзсан учирч явхад төрлөх сайхан эх орноо хайрлан дээдлэх үзэл сэтгэл зүрхийг ямагт догтлуулж байлаа. Намрын дунд сарын нүдгүй нөтөн шамаргаар нүдийн олон шувуу. Хоёуланд нэг юм асуулт асууя. Ганцхан экватороос хөтлөгчийн өрөг үүсэхгүй. За одоо өөрийнхөө дүрийг авлаа тийм ээ. Тэгэхээр дүрдээ орж тоглоно гэдгийг одоо энэ эрэгтэй жүжигчин, эмэгтэй жүжигчин хоёроос би одоо эрэгтэй эмэгтэй гэдгээр нь ч гэдэг юм уу эсвэл яг дүрдээ яг яаж ордгийм бэ ер нь. Яг тэр нэг тийм деталь байна уу? За чимэн ярьдаа залуу хүнээрээ. Одоо босхоо. Тэгэхээр яг ер нь нэг тийм жүжигчин хүмүүсийн ажил бол дандаа хүний оюун ухааныг логикийг судалдаг улсууд. Тий. Тэгэхээр жүжигчин хүмүүс чинь одоо илтгэгч нар биш. Одоо үгийг ингээ хараад хүн дамжуулж ярьдаг улсууд биш. Жүжигчин чинь өөрөө тэр дотор амьдардаг. Тэгэхээр яг ер нь эртний эмэгтэй оройлохгүй адилхан л да тийм ээ бид нар чинь тэр оройлоо судалдаг байхгүй. Тэгээ судлаад энэ хүн юун сайн байна. Энэ хүн юун муу байна. Жишээлбэл сайн байна уу гэдэг үгийг 10 удаа хэлж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Гэтэл одоо ингээ хэдийн янзаар хэлж болж байгаас тий. Яг энтэй адилхан энэ хэдийн янзаар хэлж байгаа хэлэг нь энэ оройлд яаж нийлж ийн гэдгийг судалдаг байхгүй. Тэр энийг судлах ажиллагаа бол найруулагч одоо тэнд орж байгаа бүх уран бүтээлчд ороод ярьж байгаа юм шүү дээ. Нөхөр экватораар чи буруу хийгээд байна. Дахиад хийгээл. Тий би одоо саяны таны асуусан асуултанд хариулахад ер нь уран бүтээл гэдэг бол ялангуяа манай кино гэдэг чих олон хүний хөдөлмөр байдаг. Арт талд их олон хүмүүс явж байдаг. Наан одоо жишээлбэл Баццэг гэдэг хүн тоглоод байлаа ч гэсэн арт талд нь бол маш олон хүний ухаан нэр одоо тэр зохиолыг бэлдсэн хүнээс л эхлэн шүү дээ. Одоо жишээлбэл ингээд Жинжима гэхэд тэр Жинжима гэдэг киноны зохиолыг бичгтээ тэр хүн хэн болгож бичиж гэнэ үү те тэр чин намайг одоо дэлгэсэн тэр бас нэг тийм сайхан хүн болгож гаргаад байна шүү дээ. За дээрэс нь тэр хувцсыг минь бэлдэж байгаа, тэр тайзыг засж байгаа хүн, тэгээд нүрийг минь бодж байгаа хүн, тэгээд энэ туслах найруулагч нар хамт тоглож байгаа уран бүтээлчд гэх тийм ээ. Энэ бүхэн чинь одоо тэр дүрийг надад товоолгож гаргахад бүр магадгүй миний тоосноос илүү тэр хажууд одоо миний ярьж байгааг одоо шилбэл та хөтлөөд ингээд яриулаад байгаатай яг адилхан миний тоглож байгааг тэр хамт ажиллаж байгаа уран бүтээлчид тэр жүжигчд маань одоо ингэж гаргаж байж байгаа учраас би тэр дүрийг одоо өөрөөр хэлбэл тэр улсуудын тусалцаагаар тэр зохиолчийн бичсэн тэр сайхан үгнүүдийг хэлээд бичнэ гэдэг шүү дээ. Киноны нэг онцлог гэвэл киноны зургийг хойноос нь авч магадгүй. Өнөөдөр одоо тэр Жинжимагийн одоо хүүхдтэйгээ уулзаад хоёлаа уулзаад байж байгааг нь авснаа. Маргааш нь бүр эхнийхэн зургийг авч байгаа. Тий, эхлээл киноныхоо. Тэгэхээр хүн жүжигчин хүний хамгийн чухал бодох ёстой юм юу ах вэ гэхээр би заримдаа гэдэг зохиолоо ингээд тэрэл ганцаараа суух их дуртай. Тэгэл за маргаашийн зурагч нь ийм юм босны дараа ингээд нүдэндээ би ингээд бүх тоглосон үйлдэлүүдээ харчаад дараа нь би за энэ дундуур чинь энд хооронд эндээс энд хоорондохын би тоглох юм чинь энэ хоорондох дүрийг би одоо ингэж л тоглол нөгөө ихний авсан зурагтайгаа дараагийн авсан гэж холбогдно доо гэж тэр ингээд тэрийг холбож хооронд нь тоглож чадаад тэр маань дэлгэцэн дээр наалдж ивэл одоо өөрөөр хэлбэл миний үүрэг тэр бусдыг бол тийм бусдыг бол их олон талаас нь энэ ард ажиллаж байгаа улсууд маань надад бас их юу болоо. Тэгэхээр одоо ийм биш ингээд та бол одоо амар азтай хүн биш. Тэгээд энэ хэрвээ одоо ингээд одоо ингээд эргүүлээд бодсвол тэр зохиолч нараа давхуул авснаас нь таныг болохоор ингээд амар гой сайхан хүүхнээ ороод ингээд тоглоод
намайг болохоор дандаа нэг мохоо эсрэг зад болоод Одоо хоёул оройтой гэж байраас явчих. Баццыг хүчин Хеймвар гэдэг кино байдаг. Тий. Тэрийг би бүр бүтнээр нь бүр өстэй дөрөв. Бараг л худалч нүд зарчилгүй гэдэг шиг үзсэн байна. За баярлалаа. Яа тэгэхээр тэр кинон дээр Баццыгч бүр тас өөр. Тийм. Хеймвар Тэр кино үзсэн үү? үзсэн. Маш өөр одоо Баццыгч Баццыг жүжигчин. Одоо миний барьцаад байгаа ч тэр байхгүй. Жаргал сайхантайгаа Хеймвар кинон дээр тоглож таарсан. Тэгээд Жавзан гэж сайхан жүжигчин байна. За тэр кинонд Батбаатар маань бас тоглосон. Ер нь залууч жүжигчдийг тоглосон л да. Батбаатарын хүү бас тоглосон. Тэгээд тэр кинонд тоглоход тэр юм шидэж байгаа. Одоо тэгэл буудаж байгаа энэ ч юм уу тэр дүр төрх бол надаас их хол л доо. Хүний ер нь өөрийн бас нэг амплоо гэж үүдэг тий. Өөрийн тий одоо жишээлбэл түрүүн бас инквадр хэлээдсэн тийм ээ. Дамжаагаа битэр бол ерөнхийдөө эсрэг талын дүрийг илүү сонирхсан гэдэг. Хүний бас нэг өөрийн типаж гэж байна. Жүжигчний амплоо гэж байна тийм ээ. Өдлөрөө гэсэн шүү. Тэгэхээр тэр буудаж одоо тэгж яахын тулд бол надаас хол над хэцүү байсан. Тэгээ тэрийг хийхин тулд бас л нөгөө олон ард ажилдаг усууд нь тусалж байгаа юм шиг. Одоо тэр жаргал сайхныг ингээл илрүү ингэж согчоод тэгээд ингээд Утга шиддэг баха. Тийм утга шиддэг. Тэгээд бас ингээд нөгөө хөлөөрөө юу ячдаг шүү дээ. Өшгөлчдөг шүү дээ. Хөлөөнөөс дээш нүргэл. Бас гэрдээгүүр дээрнээс тэр чинь ч одоо бүр гэрдээс гусаж очихдаг нөгөө муу их хэцүү. Тэр чинь тоон дээр нэг хүн одоо цаана харагдахгүй миний хөлнөөс тарж байгаа юм тий. Тэгээд нөгөө шүн авч ясан зураг болохоо дээлтэй байхгүй бол бас хүүт юм байсан л да. Тэгээ нөгөө торгон дээр чинь ингээд гэрийн дээвэр дээр чинь ингээд гусаад би чинь доошо буучаад болж байсан тий. За тэгээ бөмбөрөөд ирэхлээр доор нас хүмүүс тосч байгаа шүү дээ. Тэгэхгүй бол би чинь газар унаад эсрэг шнэ. Тэг нь бяцар чинь. Бичүүд. Хэн чамаа явсан? Ноёнтон хатагтай. Яах гэж? Таны аюулгүй байдлыг хангах гэж. Энэ улсууд амьд байснараа миний аюулгүй байдлаа хангагдана. Мэдв үү? Мэдлээ хатагтай. Илүү хөдөлгөөн хийвэл дуусгах шүү. Чимээгүй яв. Суран цэнхэр улс кинон дээр ерөөсөө тэр үеийн залуучууд зүрхэнд булгилжсэн баг. Тэгээ тэр киноны дараа ер нь одоо ард түмэн танд хэрхэн хандчихсан бэ? Тэгээ ер нь ийм юм шиг санагд юм. Бид нар кинонд ингээл тоглоал явж ин залуу ах чинь ер нь уран бүтээл хийж байхдаа энийг их сайн болно, энийг ер нь тийм болох уу гэж нэг боддгоо. Тэгээ жигжсэр найруулагч бас өөрөө хийжсэн нэг уулзалтан дээр энэ Саврын цэгэр уус киног бол би ийм урт настай кино болно гэж бодоогүй гэдэг хэлжсэн тий. Киноны дараа бол одоо хүмүүс нэг учиргүй их өөр болоод энэ төр тэгж байгаа юм мэддэггүй би өөр оюутан байсан тий. Тэгэл хичээлдээ яваад л тэгэл ирээл хичээлээ дийлдэггүй. Тэгээ яг оюутнуудын хувьд бол яг тэр үе оюутнууд их даруухан байсан. Тэгээ болон зогсоол нэг хаяа ингээл нэг цэцгээл тэгэхээр цэ үсгэх нэгэ цэцгээл ингээд эсгэрэл арай тод сонсогдно. Намайг энэ хоёр хэлж ах шүү энэ гэж бодоод тэгээ бошуухан л ичэн штэ тэр чинь тий. Тэгээ хүн намайг ахиухан харчвал одоо миний тэр ч муухай энэ ч муухай яана л гэж бодгоос биш. Одоо нүүр бардам ингээд тэгээ одоо тийм ухаан санаад нь тийм суулгаагүй байхгүй да. Хүн өөрөөрөө бахархна гэдэг юм байхгүй юм чинь. Тэгэхээр хүн чинь нөгөө хүний өмнө ил гарах нь бахархал биш. Одоо даруухан ч юм одоо бүдүүлэгч байж магадгүй одоо ухаанда хүний өмнө ил гараад ингээл нэг хэрэг хийцсэн юм шиг л байдаг л тийм ухамсартай байсан биш. Тий, таны одоо тийм зан чанар байж тээ. Тэгэхээр би бол одоо дандаа эсрэг дүр тоглож ирсэн. Миний сэтгэл өөрийн сэтгэл бол уг нь сайхан шүү дээ. Би хүнд аягүй. Нэрээ юу? Тэгээд би одоо дандаа эсрэг дүр тоглож. Тэгээд би өөрөө мөрөөдөх төр болохоор би нэг аягүй гоё тийм эерэг талын баатар тоглох гэсэн гэж боддог байхгүй юу? Ингээд сэлэмэл максаал ингээд чамцсан дураад ваа яг харагдаж байна. Одоо тэгээд энэгээр найруулагч нэр зөвлөсөн. Баццыгч уран бүтээлч хүн хөдөө гадаа ингээд одоо уран бүтээлийнхаа шугамар их олон янз бүрийн адал явдалтай тохиолж ирсэн баг. Тэгээд уран бүтээлч бүх хүн болгон бас хэлэх зүйлтэй байдаг шүү дээ тийм ээ. Инээдэмтэй, хөгжилтэй, тайзны ард ч гэх юм уу. Одоо тийм зүйлтэй л үзэгчтэй хамгаалж байдаг. За тэгээ за
дамжаагааг бол Монголын ард түмэд шүү дээ. Дамжаагаа дуу оруулаад зогсож ирсэн. Тэгээд Ленины дүр Кирилл Лавровын тоглосон дүр дуу оруулаад тэгээд нөгөө тамхиа татаж нэг гарч асаах гэл ингээл тэгэл дэлгэцэн дээр нөгөө дүрсний яваалах тэр амжидгүү. Тэгээд тамхиа барьчаал дараагийнх нь нөгөө дүрсний яваал дэлгэцээр дууга хийгээл нөгөө тамхиа асааж чадахгүй байгаа дахиад гараад ингээд яг дараагийн дүрсний дэлгэцэн дээр гарсан чинь нөгөө Кирилл Лавров шүдэн зурж байгаа дүрс байхгүй. Тэгсэн чинь тамхиа бариад дэлгэц рүү хүйжсэн гэлээ тий. Тиймэрхүү маягийн яг одоо жишээлбэл дуу хийж байгаа тохиолдолд хүн чинь яг тэр заалнаас гарахгүй болохоор тэр киногоор амьсгалчдээ шүү дээ. А бидний өөрснөө яг кинонд явж байхдаа тохиолж исэн бэрхшээл гэдэг юм бол их олон юмнууд байдаг л да. Одоо их бүрдийн домог дээр бол эхний кино юм болохоор маш их инээдтэй юм. Инээдтэй ч юм уу одоо бодохтой жоохон эмэг нэлтэй ч юм уу. Тийм юм их тохиолж исэн тийм. За ямар юм байв гэхээр эхлээд одоо нэг хамгийн ихний зураг маань нэг эсгийн ширдэг зураг байсан. Тэрэн дээр одоо Цэрэн найдмад гэж бүжигчин хар сарнаг амраг ээж гэж түрүү хэлээд байсан шүү дээ. Тэр бит хоёр ингээд найз наран гаруугийн найз цэрэн найдмад тэгэл бит хоёр ингээд эсгийн ширэнгээ ярих хэвээр. Тэгэл миний найз хүүхэн болохтой өсгөө бидний заяа гэдэг чинь ороо босгоо юм аа тэгэл ингээд юм ширдэг. Тэгэхээр би ингээд эсгийдээ юугаш чухмаа чухам гэл тэгэл ингээд харахад миний мөнгө шагагийн аав нэрж байгаа бэр гоох гэдэг. Нэг тийм хэсэг байхгүй юу? За тэр гоё хэсгийг авах гал намайг чинь зүгээр жигтэй нөгөө хадуунд бордох байгаа хүүхний чинь гачин гоё будаал. Гоё хувцлал. Тэгэл эсгийгээ ширээл нэх гоё гэрийн гадаа хойлоо. Тэг чи одоо домог юм шин дээ. Эсвэл үлгэр домгийн болтол гоё ч гэсэн. Тэгэл үгээ хэлээл ингэсэн чинь нэг харсан чинь ингээд 40 хүн ингээл ирээд юуны камерны хоёр талаар зогсож нөгөө хөдөөнийхэн чи ирээд зураг кино зураг авах гэдгийг авах гээд харах гээд ирчихсэн. Тэгин чи кино зураг авахулж үзээгүй нэг автай эхнийхээ зургийг авахгүйх гээд би сууж идэг. Тэгсэн чинь за үгээ хэлээрэй гэлтгсэн чинь цэрэн найдад үгээ хэлжтэй. Босгоо бидний заяа ороо босгоо яваа гэсэн чинь үгээ хэлсэн чинь нөгөө зүү нь олддгоо би чинь зүүгээ татаал ингээд хэлэх хэвээр. Тэгээд зүүгээ ингээд хайгаад байсан чи байдаг. Тэгсэн чинь стоп гэж найдаж гэсэн. Тэгэхээр зогсчаал ингээд байжсэн. Тэгээд би ойлгосон л яачаа чи баццгээ гэдэг чинь. Гэхдээ зүүгээ эсгийнтэй зоочсон чи олддгоо гэх. Тэгээд за гаргаад ав гэл. Тэгээд нөгөө тийм ингэж гаргаад авчлаа. Тэгээд чи одоо жоохон хүндээ оёлтой хэрвээ тэгжгээр айж чичрээд байвал битгий ай гэл. Тэгэхээр заа гэл нөгөө тийм жоохон ингэж за ер нь нэг дөнгөж шүргэхтүүдэл оёдаа гэж бодвол дахиад сүглүүлж аваад тэгээд нөгөө чинь бас л үгээ хэлээд босгоо бидний заяа гэхээр чухмаа гэл ингээд гой болж байна. Чухмаа чухам гэл ингээд хараад инээгээл тэгээд ясан чи дахиад зогс гэж байна. За дууссан юм байлгүй гэл ингэсэн баццгээ чи над ойж байгаа юм хар эсгийнтэй хүрэг чи агаарт оёод байна гэсэн чинь айчсан юм чинь одоо тэгээд ингээд хөндөө ингээд оёод илээ. Тий. Бас юун дээр их бүрдийн домог дээр тэр нэг морь унаад ингээд альчуур хийсгдэг дээр би морь унж чаддаггүй байсан. Тэгээд найруулагч намайг кинонд авахтай хэлсэн юм да. Чи морь ундгуу гэд Монтрогоо асуусан. Монтрогооч юм дээр их тийм маш тогтой юм бүр ингээд бэ баагүй сайхан заа зүү болгож яж юм шийддэг шүү дээ. Тэгэл за хүм чи морь ундгуу гэлсэн. Тэгсэн чи би ундгуу гэд хэлчихвэл намайг хасчинтай гэж бодоод маш олон их гоё ихч нартай би сорилд орсон. Тэгэл одоо тунж үлдээл нэг хоёр үлдчихэд исэн юм уу да. Тэгэл тэр сорилд орж байгаа эгч нар гэдэг чинь ерөөсөө ансамблийн бүжигчээд тэгээд одоо гадаа дотоод явдаг их гоё хувц нартай их сайхан эгч нар байгаа шүү дээ. Над чиг юм тэрэн дотор нэг ч байхгүй. Тэгэл тэгж хэлэнгут нь би тэгэл тийм гэхлээр ч арайч хоолоод авахгүй тэгж өөр улаансаа хэлж чадахгүй. Ингээл нүдэн анаад ингээл тэгсэн чинь за гэлшгүй тэгэл нэг хайхалгүй шиг явал тэгэл цаашх ингээл яриад дууссан. Тэгэл хөдөө очиод ингэсэн чинь наад чи морь ундаг гэсэн ингээл. За дашаа харын морийг унуулаад жоохон сургууль хийлгээд явчихар. Тэгэл хүн хөтлөөл явж байгаа юм л да морьтой. Тэгэл яг хараа зэрэг байсан шүү дээ. Тий. Тэгэл одоо хөтлүүлээд яваал ингээл буугаад тэгэл хөл энтер жоохон эвгүүл болж ирсэн. За маргач одоо тэгэл яаж гэж хичээндэл гэж бодоод шүн нойр өрөхгүй байгаа шүү дээ. Одоо би морь ундгүй тэгээд одоо нэг унуулаад намайг яах юм бол дахиулах юм болов одоо яаж морь жолоодонтол гэсэн маягийн юм бодогдоод байгаа юм чи. Тэгэл зураг болоод ингэ алчуураа хийсгээд ингээд инээгээд тэгээд ингээд алчуураа хийсэн ингээд алдчихлаа нэг мөнгө шагаа шүүрч аваад ингээд гоё хэсэг шүү та хоёр алж жаргалтай хэсэг гэдэг чинь. Тэгээд нөгөө чинь 69 дээр аппарата тавиал буруу хараад би нөгөө хойно дагаад явах хэрэгтэй байсан. Алчуураа хийсгээрэй л гэж байна. Хийсгээл инээгээрэй л гэж байна. Инээгээл хийсгээл ингэж байсан чинь жоохон дахив чи фокусноос гараад энэ дахив гэлдэггүй. Тэгэхээр нь яаж дахиулдаг юм бол чүү гэдгсэн чинь нэг явж өгдөг. Тэр чинь дайвар хөлөөрөө дайвар гэлдэг чинь. Тэгэхээр нь би чүү гэл давирч
Өө тэгсэн чинь нөгөө 69-ний чи хажуугаар авч тавихаад нөгөө чинь малгай нөгөө гой тоорцох нь унаад нөгөө нэг ингэсэн шүр шанх манх чинь зүгээр нүүр амбалбал болдог. Тэгээ сүүлдээ нөгөө юм харахаа бол тийм тоормсоо дарж чаддаг. Тэгэн Харанс нь хаана гэдэг нь мэдгүй. Тий, тэгэн гут би чинь зүгээр нөгөө одооныхор бол гизэгтчихэж байгаа юм чинь. Дэлнээс нь барьж аваад тэгээд өөрсдөө за энэс л барьж явах бол унах юм байна гэж бод. Хөлөө ингээд гаргасан чинь нөгөө Монгол гутал чинь ингээд төвччихсэн. Тийм тэгээд тэр үуч нөгөө тухтай яаж гарах юугаа тийм сөхөө өгөхгүй юм чи. Тэгэл нэг харсан чинь ингээд дээр доорлол ингээл тэгээд доос ундуул дотор орсон юм били нөгөө амаа аваад тавьчихсан. Бас л говийн морь чинь нөгөө жоохон тийм юу байдаг юм били шүү дээ. Тэгээд нэг харсан чинь би чинь зүгээр морины баруун бөөрөн дээр бүр уунахны бүр чангаагаадсэн. Тэгсэн чинь нөгөө адууч нь явж исэн бил. Онторгой хашир тэгэл нөгөө адууч нь ирээл нэг талаас нь ингээд ихлээр морь эргэцэгтэй ингээд би чинь баруун бөөрөн дээр гарч шүү дээ. Тэгэл дөрөөсө буулган гутал би кино тоглохоо байлаа гэдээ байсан. Тэгэл дөрөөсө тэр хамаг бодог юм өмнө дөрөөсаад нөгөө малгай толгойд хайцсан бомд нөгөө нэг гой урт ус чинь хүзүү мөзөө ороочихсан энэ төр явж. Тэдний тайлж ингэж хачаа би кино тоглохоо байлаа гэдсэн. Тэгсэн чинь тэгдгүй одоо чиний оронд хүн үе гээ. Тэгээ тэр зургийг авал үзэндээ утсан. За тэгээ энэ одоо ингэж авдггүй бэлчтгэл юм багтал гэж удаадсан байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр зургийн дарга ирээл нөгөө махвал гэдэг даргуулсан. Мамсааны айрцгаа балбал тамхиад татгаад ингээл. Тэгсэн чинь оснуул гэдэг найруулагч гэсэн чинь тэнд нэг охин байна л гэдсэн байхгүй. Тэгээ энэс жоохон өндөр нам ингээл юм яриад байсан. Тэгсэн чинь орлон тоглогч хайгаад яваад. Тэр хавийн айлаар би тэгээ махын идчихсэн шүү дээ. Тэгээд нөгөө дэвчин нэг хүн болоод орлон тоглуулагчаар ингээд болчлоо л гэдгсэн. Холоос аваад. Тэгээ болцсон баг гэж uuсан чинь нэг өдөр кино дуусны дараа Улаанбаатарт ирсэн байсан чинь найруулагч дуудаал кино үйлдвэр дээр иргээд очиод будуулж барайл 69 суугаад явсан урдны ачааны машин зээл зунгаж яваад байсан. Тэгэл тэрнтэй нараас нь ингээл одоо нэг л зураг авах нь дээ л гэж бодоод байгаа. Тэгсэн чинь боороо бацгаа гэл тэгж буула. Тэгээ буусан чинь нөгөө зээл зунгагчин дээр гар гинэ. Бүр гайхшлиггүй чинь одоо зээл зунгагчин дээр гардаг их бүрдийн дом кино гэдэг чинь одоо ер нь тийм зураг авч байгаа гэдэг нь орчин үеийн машин дээр гэсэн. Тэгсэн чинь намайг ингээд диагоналдаа тавьчихсан банзан дээр банзан дээр мордог гинэ. Тэгэхээр би бүр гайхаад за энэ ч нэг сони юм боллоо тэгэл банзан дээр мордоод байсан жижиг хэрэглээс маа минийхөө алчуурчна гэсэн чинь нөгөө улаан алчуур. Тэгсэн чинь за ингээд авахлаа чи нөгөө ахуулж чадаагүй инээдэг зураг авахлаа чиний нүрийг авна гэдэг. Тэгэл одоо би тэр киноны хэсгийг гараад ингээд нөгөө банз нахилцаад ингээд би өөр инээд үргэлж яамаж нэ тий нөгөө тэр дахиж яваа энэ зургийг зөвхөн энэ хэсгийг авч явах байх. Тий ингээд зөвхөн нүур авахын тулд нөгөө банзан дээр дахиулахгүй би чинь морь ун чаддгүй. Тэгээд одоо тэр хэсгээл авчихгүй. Тэгээд нөгөө 69 юу зээл зунгагч маань нэлийн салхи сөрөөл дахин тэгэн гут нөгөө донслогоон дээр ингээхлээр нөгөө банзан нахилцаад би чинь инээгээд морь унж байгаа юм шиг тэгж тэр зургийг авахжсэн. Тэгээд хаяа тэрийг харахаар бас инээтэй л байдیں۔ За тэгэл гих мэтлээ ер нь жинжимаа дээр тэр хүүхдийг тоглуулахад бас биднэрээ юм дээр ер нь инээтэй юмнууд их гардаг киноны артал энийг ингээд яриад ихрээ тийм үү. Танаа баг хүүчин нэг кинон дээр чинь аль кинон дээр нь тоглосон? Зүүдэн дээр сан тийм. Та хоёр яаж холбогдож байв? Амрын дээрсэн хонх ээж дээр тий өөрөө тэр чинь анх зохиолыг би уншчихсан. Жохон байсан тэр чинь дөнгөж сургуульд орчоод тэгээд тийм л ах. Тэгээд би аав нь ингээд ийм зохиол бичсэн байна. Ингээд тоглуулсан чинь бүр хүн олддгоо. Нөгөө хүүхдээ тийм гудамжны хүн болгож тоглуулах ээж аав нь чинь бас бэлэг дэмбэрлгүй юм гэж боддог юм уу дуртай биш. Тэгээд хүүхд олдохгүй болохоор би за хүүгээ хоёлоо гээд хүүдээ зохиолыг эхлээд уншиж өгөөд бас санаанд буух нь гэдэг мэдэхгүй суу минийхөө гэл. Тэгээд суулгаад би зохиолыг уншсан. Тэгээд зохиолыг уншиж байхдаа ингээд хараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхэд ингээд ээжээ би сайн хүү байж чаднаа. Би танд хараа оруулна. Би цуглуулсан мөнгөө танд өгөн. Та тэгээ тэрнийг аваад идгэрээрээ гэл тэгдэг хэсэг байдیں۔ Тэгээ тэрийг ингээд уншаал ингэсэн чинь нөгөө чинь бөмбөртлөө уйлж ирсэн тий. Тэгэл би бодсон. За энэ бол юм уншаад хилээд энэ төр өгвөл ингээд тийм бас ойлгоод бас ингээд яхаар юм шиг байна гэж бодоод тэгээд уншиж өгчөө дараа нь минийхөө тоглож чадахгүй гэдгсэн чинь чадна штэ гэдгсэн. Тийм. Тэр жинжимаа дээр болохоор нөгөө жоохон хүүхэд ингээд ээж нь морьтой яваад өгөхлөөр дагаж ингээд чогсороод ээ гэж уйлдаг штэ. Тийм. Тэр хэсгийг болохоор өөрийнх нь ээж нь нөгөө охиныгаа аваад натур дээр цуг очсон байсан. Тэгээд алтаа гэдэг. Тэгээд алтайг бид нар ингээд би морьтой ингээд явна штэ. Тэгтэн алтай кадрт орохгүй хэрнээ бас ингээд урт талд нь ингээд гүгээд. Тэгээд хүүрүүгээ охин руугаа хараад ингээд даллаад байсан. Тий.
Тэгээд тэр чинь өөрийнхөө ээжийг хараад ээжээ гэдэг ээж нь явлаа гэдэг ингээд хаяад гүйчихэж байгаа юм чинь. Тийм миний морины уртхан тал. Тэгэхээр нөгөө чинь өөрийнхөө ээжийг хараад ээжээ гэдэг уйсан байхгүй юу? Тийм. Танаа хоёр хүүхдүүдээс ер нь тэгээд хоёрын ажлыг үргэлжлүүлээд хийх одоо энэ тэр чиглэлээр сурах ер нь цаашдаа нэг тим хий, ийм хий гэсэн бодол ч юм уу. Эсвэл хоёр ямар нэгэн бодол санааг дэмжих ч юм уу. Эсвэл хоёрт ямар нэгэн санаа өгдөг юм байх уу? Санаа өгнө. Уг нь бит хоёрын хоёр хүүхдээ болвол урлагийн хүмүүс биш бас нэг өөрсний нэг эрэгтэй улсууд хийгээд гэр орондоо ингэ байдаг тийм ээ. Айл гэрийн аав ингээд гэр орондоо суурин байж байгаа тийм ажил хийгээсэй гэж бодоод хоёуланд нь миний хоёр хүн нэг иймэрхүү ажил хийвэл зүгээр ийм сургууль зүгээр гэж хэлж ирсэн. Тийм. Тэгээд ерөнхийдөө ингээд хүүхдийн оюун ухаанд багт нь ингэж өсөжсэн тэр орчин гэдэг өгүүлэгдээ бас том орон зай эзэлж тийм ба штэ. Тэд нар тэр урлагийн хүрээнд дотор тэр олон сайхан улсуудын дунд байсан тэрийг санаацдаг бас тэр кино гэдэг юмыг жоохон ч гэсэн зах зохыг мэддэг болох дээр санаанд нь багтдаг болчих тийм байна. Тэгэл хоёулаа бүр хэрэггүй та хоёр одоо тэгэл гэртээ тогтоодгоо тэгээд тэр чинь жишээлбэл Америкт кино хийнэ гэж байхгүй. Америкт кино хийнэ гэж байна гэхэд бол энэ олон хүнтэй ийм олон өндөр шалгууртай газараас гарч ирнэ гэдэг бол хэцүү. Гарч ирэхгүй бол төмний нэг байгаад бас хэрэггүй тийм ээ. Тэгэхээр зүгээр л сайхан өндөр цалинтай тэгээд гэр орноо тэжээчээр гэр орондоо сууж яадаг тийм ажил хий гэд ингээд хоёулаа уг нь хичээл номдоо сайн гайгүй байдгийг. Тэгсэн чинь одоо тэгэл кино руу орчих юм тэгээд одоо тэргээр сурч байгаа. Тий одоо найруулагч дараа жил төгсгөөл юм. Тэгээд ивэл баг хүчин сурж байгаа. Тий ивэл нь тий сурж байгаа. Тэгээд бишрэл нь болохоор дүүтэйгээ энэ хоёр санаа их нийлдэг. Тэгээд хоорондоо одоо студ байгуулсан байгаа шүү дээ. Тий. Тэгээд маршрутын ахтус хүүхдүүд тий. Тэгээд энэ хоёр одоо нэг 2 3 богино хэмжээний кино хийчихэд тэгээд ах нь болохоор бизнес эдийн засгаар сурдаг болохоор ерөнхийдөө тэр арын ажил тэр юу бас зургийн талаар энэ менежмент юм хийдэг. Тий, тийм хийгээл аль алин дээр зөвлөл бас аавда бас санаа оноо хэлнэ, аав нь бас зөвлөн тэгээд яа гэв би бол үндсэндээ тэгээд хоолыг хийх нэг тэгж л явахаас шүү. Монголд болохоор одоо энэ хүмүүс ингээл брендийн гоц гэж одоо би нэг амар урагдчих шүү дээ. Одоо энд ч гэсэн тийм байна шүү дээ, тий. Одоо нэг хүүхэд дөнгөж одоо нэг нь хүүхэдтэй болонгууд тий брендийн хүүхдийн тэрэг $1200 авч игэл одоо брендийн джинсэн өмд тий одоо ойдтэй хүүхэд чинь брендийн джинсэн өмдийг одоо $800 авч игэл тэнгууд нөгөө айл нарангууд л тэднийх брендийн хүүхэд гоцаад гэсэн тэгвэл хүүхдтэй $1000 брендийн өмд авч өгнө гэх шиг тий. Одоо яг энэ үзэгдэл одоо энэ манай монголчуудын донд байх ёстой юм уу үгүй юм уу тий. Тэгэл инкватор одоо Land Cruiser онцсон байна. Аглуу тэгвэл аглуутай адилхан бол Land Cruiser авнаач гэдэг тий. Одоо энэ үзэгдэл байгаад ш тий. Тэгэл энийг та ер нь одоо Батцэг гэдэг хүний үднээс энэ яаж юу гэж бодож байна гэдэг би танаас асууя гэж бодод. Нийгмийн асуудал. Тий, ер нь бол хүний энэ нийгмийн хөгжил гэдэг чинь бас янз бүрийн нөхцөл байдал хүнийг бас тийм өөрчлөлтөнд донд оруулж идэг. Тий. Энэ бол өнөөдрийн нийгмийн манд байдлын үр дагавар гэж бодож байна л да. Одоо жишээлбэл Америк шиг болоод ингээ хөгжөөд энэ байшин юм уу эсвэл одоо тэр Land Cruiser гэдэг юм уу одоо тэр юм маань бид нарын одоо тэр 1000 хэдэн суугийн тэрэг гэдэг байгаа маань зүгээр ердийн хэрэглээ болчвол тэрийг хичнээн нэг аваад зэрэгцүүлээ тавьсан ч хүн гэж содон гэж харахгүй тэр бол зүгээр хэрэглээ. Одоо та Америкт одоо ингээ хаус нь сууж би энэ хаус нь суучлаа гэдэг инглиш хүн гайхаж байна уу? Гайхгүй л юм чи угаасаа. Тэгэхээр чин тий энэ нийгмийн чи хөгжил өөрөө аяндаа тийм болоо шүү дээ. Одоо бол манайха нөгөө тийм юмгүй байж исэн улсууд маань тийм давхар бий болж байгаатай уялдаад нөгөө бас үзүүлж харуулах тий эхний үеийнхэн маань нөгөө тийм юу байгаа байх гэж би бол тэгж бодож байгаа тийм болсоор таних тийм ээ. Тий яг хөө тэгээ ер нь бол эн чинь айжуудаа намдаал хэрэглээ болоо жигдрээд чинь анх гар утас байх чинь тэгжсэн шүү дээ. Гар утсыг гарч иж яхад гар утастай хүмүүс чинь ингээл хэрэгцээгүй ч байсан гаргаад өнөөхийг ингээл одоо тэгэл яадаг хошин шог хүртэл байлаа шүү дээ. Тэгэд өнөөдөр бол гар утсыг одоо iPhone барьчаад байжсэн ч хүн одоо них гайхааргүй шүү дээ. Хэрэглээл юм чинь тий. Тэгэхээр манайд бол ер нь энэ яванда засарнаа л гэсэн үг нь тий. Тий засарна тий угаасаа хэрэглээ болоо жигдрээд ирнэ. Өнөөдөрт арай хэрэглээ болж чадаагүй байхгүй байсан юм шинээр гараад ирэхлээр хүүхч гэсэн тэгдэж байхгүй тоглоомтой болгонготой гараад гүүгээл найз нартайгаа гайхуулдаг шүү дээ тий. Тий энэ бол нэг төр зургийн үзэгдэл нийгмийн одоо өөрчлөлт шинжилтийг дагаад гэх юм уу тий. Хүний одоо нандин чанар хүний мэс чанар гэдэг та хүнийхээ хувьд юу гэж үздэг вэ? Хүний мэс чанар гэдэг бол ер нь төрлөх
амтан гэдэг чинь угаасаа байгалаас бид нар ч бас байгалийн амтан шүү дээ. Тэгэхээр амтан болоод байгалаас зайхтаа бол бас нэг нинжин бас аратналаг тийм шингээсэн байдаг. Бид нар ч гэсэн бас тийм шинж бай. Бид нарт одоо нөгөө бурхан бүг хоёр зэрэгсэд орсноо гэдэгчлэн одоо аратналаг өгөөд бас нинжин сайхан хүмүүнлэг гэх юм уу та. Тийм болохоор ер нь бол хүн орчин тойрон тэр юу бол харгас байдлыг төрүүлээгөө тохиолдолд хүн улам нинжин тал руугаа хөгжиж нөгөө тал нь мартагдана. Тийм. Ер нь бид нар өөрийнхөө дотор байж байгаа тэр бурханлаг талыг хөгжүүлж хүн дайлуулах бусдад одоо зэрэгцэн байгаа орчин тойрон зэрэгцэн байгаа хүн амтан бусдыг л ерөөсөө байх ёстой гэж хүлээн зөвшөөрч чадах юм бол бид нар бидний сэтгэлээс нинжин сэтгэл гарч байна. Бид нар яг бусдад зэрэгцэн бас амар тайван аз жаргалтай амьдрах тийм нөхцөл маань орчинд ингэж бүрдчихэд гэж. Тэгээд энэ олгон энэ шашны урсгал мөрслийн талаар энэ ямар бодол тавьдаг вэ? Ерөнхийд нь тэгэл нэг өөрийнхөө эрх ашиг, бусдын эрх ашигыг зэрэгцүүлэл нэг хүлээн зөвшөөрөл явж идэг байвал одоо болно гэж бодог. Яг энэтэй адилхан буддач, христч бай одоо мусульман юу ч байлаа гэсэн тэр тухайн шашны чи шүтээд итгээд байгаа улсууд байгаа учраас бас л бид нар чинь хүндэтгэхээс өөр аргагүй тийм. Эцэс төгсгөлгүй мэт хөврөх зам. Хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй бодогдуулна. Номынхоо сурвалжлах ажлаар энэ их гүрэнд ажиллаж амьдарч буй эгэл жирийн олон арван монголчуудтай уулзсан учирч явхад төрлөх сайхан эх орноо хайрлан дээдлэх үзэл сэтгэл зүрхийг ямагт догтлуулж байлаа. Намрын дунд сарын нүдгүй нотын шамаргаар нүдийн овон шувууд Монгол явсараар өглөөс ирэхэд Америкт ер нь зүүдлэг үшүн гэж гаргалаа. Зохиолын дунд бол их дуртай болсон. Нутгаас санаж байгаагийн шинж юм болоо да. Монголчуудын холбоо гэдэг бол стол сайн дур юм, бөөн дур юм хүмүүс хийж байгаа ажил шүү дээ. Энэ ч бас Америкийн монголчуудын бас нэг хүүхд штэ. Яасан гэхлээр сум маань миний хэвлийн хүн дээр орсон учраас миний одоо хүний 5 жил ирэхтэн гэж байдаг. Бүр том шоу хийх юм бол 2-3 сарын өмнөөс. Гарчсан намын там надад явдаг гэсэн би жотвол дараа нь туслах байсан шүү дээ. Таны нас ахаад ер нь хэд хүрч байна? Нас ахаад одоо 25 хүрч байна. Дугуунаад явдаг байлаа шүү дээ. 3-4 сар хоёр. Хойцоо яг ингээд зурагдсан байдığım шиг санагдтыг. Манай Алтан бөмбөг клуб 2003 оноос ерөнхийдөө Ер нь аз жаргал гэдэг маань өөрөө өөртөө сэтгэл төрөв байх явдсан шүү. Хэрвээ би нэг өдөр удахгүй байх гэж бодож байна. Монголдон бодгийн бол буян дахаа дээр буугаад сүгдэж байгаад их нутагт танх нэрлээ. Газрын үндэсний гэж өөрөө хэлж боддог. нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шударнах бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан шударнах нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шударнах бицхэн үсэ газар үзүүлэхээр явсан. өнөөдрийн байдлаар манай элчин сайдын яамд төвийн томилолтой 11 хүн ажиллаж байгаа. Миний Монголын үр хүүхдүүдэд тэгээд энэ Америкчууд бас тэр нь санаа зовж шít. Жүжигний санаа ингээд байгаад байдаг. Тэрийг бичүүл одоо яад юм бол гэдэг. Бүх юм өөрөө л хийгээл Супер хүн биш. Тэгээ ер нь хүн болгон их гоё урам хайрладаг. Төлөвшүүлэхгүй бол энэ хүүхдүүд чи орчин Америк биш. Ганц нэг хүүхд ч гэсэн сургал гэж бодож байгаа шүү Би хийж байгаа бизнес л битэрийг авч явж шít. дээ. Бүсгүүчүүдтэй сурахад оройддгүй маа гэж хэлмээр байна. Ганцаараа үлдчихэж байгаа. 7 хүний ажил хийчихэж шүү дээ. Тэгээ багш их баярлж байсан. Их баярлсан. Өө уламжлаа хамгаалах маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Ажил хийхгүй бол хүний нутагт тэгэл хэцүү шүү дээ. Миний эрхэм зорилго чинь энэ нөхөр Америкчуудыг л ар сэдвүүлэх юм байгаа юм шүү дээ. Үн чөдрөг юм бол үйлчлүүл ингээд эндээс очих хүмүүс ер нь бүгдөө л байна дөө. Монгол гэж хэлэхээр л Монгол гэдгийг мэдлээ шүүгээ санаа амардаг. Бүгдээрээ л нэг сайн дурын ажлынхаа хажуугаар хийж байгаа ажил байхгүй. Эх орно гэсэн сэтгэл юм ойлгож дэмждэг. Бид нар аль болохоор буйны үйл ажиллагаа хийхийг боддог. Би бол ингээл 2 салааны хооронд гүн шүү дээ. Монголын урлаг одоо ингээд жаахан ч гэсэн ерөнхийдөө их мэдэгдэж эхэлж байгаа. Дотны хүмүүсээ одоо харийн нутагт байж байгаа алдаж байгаа өчнөө хүмүүс биш. Дахиад сураач байгаа. Баг маань бас сураач байгаа. Ямар ч гэсэн би Монголын тэгээ соно гэж боддتي. Улам би энэ чангараад байж байгаараа заа юу. Эргээд хөдөлөө дараа дахиад баяртаа уулзсан. За тэгээ их нутагтаа уулзсан шүү. Андин энэ хэн орчлон анх төлцсөн нутаг
амин хайртай нууранда идээшин дасан аргагүй ижил сүргээсэн тасран эргэн хургах хүрсэ эргээд ирнэ гэж аргацаар өмнөг зорин одлоо шовод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шударнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан шовод нутаг боцаагүй нутаг миний нутгиноо шударнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан шовод нутаг боцаагүй Хэлийн чандад амьдарч байгаа олон мянган эх орон нэгтнүүдийн маань төлөөлөл болсон Америк дахь монголчууд номын зочдоос танилцуулж тэдний ажил амьдралын тухай өгүүлсэн цовруул нэвтрүүлгийн бид 2013 оны 2 дугаар сараас эхлэн та бүхэнд хүрэхээр бэлдэж байна. Шударнах бяцхан үрсэ газар үзүүлэхээр явсан Монголд очиод хамгийн түрүүнд та хаана очив? Одоо нэг бүр очихгүйтэй л бүр тэр газар очиж очих юм шүү. Би бүр санчлаа гэсэн тийм газар байна уу? За энэ чинь өстой гоё асуулт байна. Тэг хүнд ер нь тийм юм байдаг баг. Тэр юу вэ? Хэлсэн чи хоолой зингэрээд байна. Хүнд за энэ барахгүй нэ. Хүнд ер нь яг өгүүлж санагдчихдаг тийм газар байдаг. Тэ. Хэлж болохгүй нэ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүн хэцүү юм асууж шүү. Би тэр жил юунд яваад Пош Германд явчаа. Тэгээд би онгоцны бодлоос ирээд тэгээд гэртээ дөнгөж чамдаа саваа тавьчаад би ахтай хэлчихсэн. Ахаа та намайг кино хөдлөрлөө авчиад өгөөч гэдэг. Нөгөө зах зээл тийм зах зээл болсон. Тэгээд зах зээл болоод тэгээд нөгөө орцсон доогуур тэр нэг тохиролцооны дэлгүүргээд би уусан гэдэг хэлэн би тэгсэн. Юугаа тохиролцдог юм гэдгсэн чинь одоо тэгж мөнгөө тохиролцдог тийм юм би болцсон юмаа гэдэг хэлсэн. Тэгээд дараа нь юу кино үйлдвэр дээр ингээд орсон чинь кино үйлдвэр маань их өөр болсон байсан л та. Тэгээд танихгүй хүн суужсан цагдаа нь тэгэл орсон чинь ингээд ажилд харчихсан байсан. Тэгээд тэр хүн намайг танихгүй шүү дээ. Тэгээд би хэлсэн л дээ. Уучлаарай ахаа би ингээд эхлээл ингээд хаалга төгссөн чинь төвжээтэй байсан. Тэгээд уучлаарай ахаа би ингээд энд ажиллаж ирсэн юм а гэсэн чинь өө тийм үү чи хаанаас яваа ингээд гэсэн. Би тэгээд үгүй би хаанаас ч яваа биш л дээ. Ингээд өөр газар байж байгаад ирсэн. Тэгээд кино үйлдвэртээ олон жил ажилласан. Би тэгээд багасаа ажилласан болохоор нэг ороод харчаад гарья гэдгсэн чинь заа гэл их гайхаал намайг ингээд араас ингээд жоохон сэжигтэй хараад байсан. Тэгэл яхад би тийч чинь зориг байхгүй бүх өрөөнд цаавчтай юм чинь ингээд коридорт нь ингээд яваал. Тэгэл ахмадуудын маань байдаг байсан нөгөө зургнуудыг хараад тэр чинь ингээд олон хүнийг орлуул надад ингээд их гоё эсэлт тий. Би амьдралынхаа ихэнх хугацаагаа хаана өнгөрөөсөн, хаана аз жаргалын илүү мэдэрсэн тэр газар руугаа тэмүүлдэг. Я помню чудное мгновение, предо мной явилась ты. Та авсалыг хаана ингэж харан басарсны? Эрхүүд оюутан байлаа. Эрхүүд оюутан байлаа. Энд ирээд хэлчин бол. Таны хайртай уулаар найрууллаа нэрлүүлээ. Татгалцахгүй биз? Яалаа гэжтэй. Хэрвээ энэ уул ус газар шороо ярьдагсан бол их сайн юм хэлэндэ. Тийм ээ. Танай эндхийн чулуу бүхэн өөртөө төвхтэй. Эдгээр хүний нутагч гэсэн одоо миний амьдралын 12 жил Америкт одоо би буцлаа гэж бодоход тийм ээ Монгол очиод бид нар Америкийгаас санана. Энэ бол галны орнд бид нар амьдарч байсан. Бид нар энэ чинь бидний амьдралын 1-10 жилийн үе тийм ээ. Америк гүрэн гэдэг бол олон монголчуудыг
бас амьдралын тэтгэж байгаа гэж хэлж болно. Тэгээ энд олон монгол хүүхдүүд боловсрол эзэмшиж байна. Манай улс төрийн одоо энэ улс орны маань авч явж байгаа энэ улсууд дотроос ч гэсэн Америкт боловсрол эзэмшсэн Инглис хол хамгаалсан олон улсууд бий. Тэрнээс гадна энэ Америкт ажиллаж амьдарч байгаа өнөөдрийн энэ хүмүүсийн тэр л Монгол руу урсгаж байгаа тэр мөнгөний урсгал бол Монгол орны маань тэтгэж байгаа тэр ард улс улсуудыг бол тэтгэж байгаа. Тийм болохоор энэ орныг бол бид нар бас буянтай орно гэхээс буянтай. Та Монголд одоо маш гахтай хоёрд бас урлагийн одоо групптайгаа нийлээд хөдөө орон нутгаар маш их явж бас уран бүтээлээ хийдэг байсан тийм ээ. Америк дахь монголчууд гээд ном маань одоо төрөгдөж явж байгаа. Тэгээд та бүхэн оноос хойш гэдэг чинь 1 сараас 12 сараас хойш 1 сараас хойш одоо өнөөдөр чинь 4 сарын 18 гэдэг чинь тийм ээ. 4 сар гарan ингээд замд одоо растай ингээд явж байна. Тэгээд ингээд харьцуулъя л та тэхүү. Ямар санаа бодолтой. Тий. Ер нь бид нар ч уг гаруулаараа ер нь нүүдэлч улсууд шүү дээ. Монголч. Тий. Тэрэн донд уран бүтээлчд бол нүүдэлчтэй зүгээр тий. Тэгээд бид хоёр Улаанбаатарт байхдаа ялгаагүй бас л ингээд уран цаг эренгуутал гараад явчихдаг гэсэн. Өвөл бид нар ингээд Вашингтон руу Нью-Йорк руу ингээд явхад бол ерөнхийдөө бас уян байсан сайхан цаг агаар энэ жил ер нь дулаан өвөл боллоо шүү дээ. Хурд тунд центр баг байсан. Дараа нь залгуулад наашгаа ирэхэд бол танаа нөгөө мөнх ногооноор мөнх цунаараа сайхан нутаг дэвсгэрүүл чинь ороод ирэхээр энэ Бэария энэ ер нь баруун эрэг орчимч нь бол их таатай юм ба штэ. Цэцэг ногоо наалглаад ерөөсөө яг цуслан дээр л явамшгал ингээд гүвээ даваад байшингууд нь ингээд хярлал ингээд их гоё санагдчихсэн тий. Их олон сайхан хүмүүс бай тий. Тэр улсууд бол маш олон бэрхшээлтэй тулгарч байгаа. Хэл мэдэхгүй, жолоо барьдаггүй, энэ нийгмийн хууль дүрмийг мэдэхгүй, хаана ямар ажил хийхээ мэдэхгүй, огт мэдэхгүй ажил хийж эхэлж байгаа. Тэгээ энэ бүхнийг сөрөөл ингээд энэ дотор нийгэмшиж чадж байна гэдэг бол энэ өнөөдрийн энэ Америкт байж байгаа энэ 30-аад орчим мянга болчиход байгаа монголчуудын маань л одоо түүх гавьяа шүү дээ тий. Америк дахь монголчууд ном түүний видео сурвалжлагын бичлэгийг хийхээр Америк орны зүүн эргээс баруун эрэг хүртэл машинаар урт удаан зам туулсны дараа 2014 онд DVD хавсралтын хамтаар Америкт амьдрах нэртэйгээр номын оролцогч болон уншигчдаа хүрсэн билээ. Энэхүү номыг анх бичигдэж байхад монголчууд маань бахархалтайгаар хүлээн авч өөрийнхөө амьдралын туулж давсан бартаат нухчаануудыг бусдад зөвлөмж болгон ярьж үлдээн сэтгэлээсээ оролцсон энэ ташрамд дурдаад номын зочдтой болон аялан явхдаа танилцсан тусалсан бүх хүмүүстээ тэдний ар гэр бүлд энэ номыг бүтээхэд оролцсон бүх уран бүтээлчтэй сэтгэлийн халуун талархлыг илэрхийлж ном бүтээх нь буйны дээд үйл сэмэгддэг гэж нэрт яруу найрагч Бунцгийн Бадарчгаан энэхүү ном тэмдэглэн үлдээснээр дамжуулан дахин талархаж буйгаа илэрхийллээ. Монгол улсын гавьяа жүжигчин одоо Баццэгч манай ярилцлаганд орсоор одоо бидний өнөөдрийн одоо үзэгч та бүхэнд хүргэх энэ ярилцлага одоо сонирхолтой одоо инээдтэй уйлсан одоо ийм олон акшнаар одоо дүүрэн байсан учраас та бүхэнд сонирхолтой байсан болов уу гэж ингэж бодож байна. Миний хувьд л одоо анх удаа хөтлөгч хийж байгаа сандралтай байна. Гэхдээ яг Баццэг гихчтэй хамт сууж байгаа болохоор маш их сайхан сэтгэл өндөр байна. Ингээд олон жил уулзтаа өдөр ч бас ингээд уулзалтаад их сайхан байна. Интернетээс би Баццэг гихчийг Монголын Marilyn Monroe гэж Монгол хүмүүс тэгж бичсэн байсныг нь олж уншаад нэрэл яг л сайхан онцлсан байх шүү гэж би харж ирсэн байхгүй. Тэгээд одоо Калифорни мужид одоо та тэр хоолоос Чикагоос тийм ээ зорин хурж ирж энэ олон түмнийхөө сайхан буйны төлөө тийм ээ Америктайгаа монголчуудын түүхийг туурайд ингээд өөрсдийнхөө цаг зав одоо хүч хөдөлмөр хоримтлагдсан олон жилийнхаа авиас чадвар бүх зүйлийг одоо зориулаад энэ сайхан номыг төрүүлж байгаад үзэгч олонныхоо өмнөөс болон студийнхаа өмнөөс мөн орсон бүх зочдын өмнөөс одоо баярсан таларснаа илэрхийлье. Мөн студийнхаа зүгээс манай зочноор оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа.
би бас ялгаагүй ингээд ижлэхэн нэвтрүүлэг хийгээд ингээд нэг веб хуудасаар монголчуудад хүргэдэг үед бид бие бинийхээ хүндэлж биенийхээ уран бүтээлийг бас харж ингэж сайхан дэмжиж явдаг. Миний ажил бас тусалж байгаад их баярлалаа гэх түрүү бас хэлчихсэн. Тэгэхээр мандах маань миний харж ясан тэр анх студид нэгээд ажиллаж ясан тэр үеэс өнөөдөр ингээд студид хамт суугаад ингээд явахд бол энэ мэргэжлийнхээ хувьд их өсчээ. Үнэхээр би ч одоо бас юм болгон дээр тэгээд актер үйлээд байдгүй байсан. Нэг бол би нөлөөсөл болсон, нэг бол чи их сайн хөдөлдөг болсных бах тий. Тэгээд ер нь хүний сэтгэлд хүрсэн ярилцлага гэдэг бол хүний сэтгэлээс сэтгэл рүү л дамждаг. Тэгээ инкубаторда бас ингээд урлагийн тогоонд хамт ажилладаг бас л ялгаагүй бит хоёр нэг л салбарын л байдаг ч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би тэдний энэ ярилцлага ингээд үзэгчд маань хурж агаад намайг ингээд нэвтрүүлэгтээ урьсанд их баярлалаа. Тэгээд цаг заваа гаргаж үзэж байгаа та бүхэнд бас намайг урьсан та нартай их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Жүжигчин Бат цэцэг байглаасаа заяасан торгон мэдрэмжээрээ бидний сэтгэл урсан орж ирсэн гэлтэй. Түүний хань насан кино найруулагч маш баатгай урлагийн тогоонд хамтдаа босолж явахдаа олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээн кино урлагийн төлөө ихэнх цагаа зарцуулж явахдаа гэргийдээ зориулан олон бүтээлийг бүтээсэн байдаг. Үүний нэг нь Жинжима кино мөн гэргийдээ зориулсан шүлэг хожим дуу болон дуулагдсан байдаг билээ. Түүний эглэхэн хэрнээ ухаалаг даруй төрх бидэнд үрдүүлдэх болно. Сайхан гэлцээд байхаар нь хархал гэж сургадж очсон юм аа хатуу хорваг зөөлж уйраасан ханийн тэнгэр чамайгаа олсон юм аа. Алтан үеийн жүжигчтэй мөр сэрэгцэн ажиллах хөв тохиосон жүжигчин маань кино урлагийг өөрөөсөө илүүтэй хайрлаж түүний бүлгэлсэн бяцхан зүрх юу өгүүлэх вэ гэдгийг хэн гаднаас нь хараад хэлэх билээ. Түүний омгшин сэтгэлээсээ хайлгаж дурсан ярьж суугааг нь харахад өөрийн эрэхгүй хүндлэл төрж түүнтэй ярилцаж суухдаа түүний ухаалаг, хүнлэг, сэтгэлээсээ бүхэнд ханддаг сайхан чанарууд нь түүнийг улам эрхэмсэг харагдуулж байсныг нуух юм. Сүрэ чи үтрэн зам ишээ нэг нийлэх юм аа да. Очих газар нэг үстэй. Чи намайг энд яваа гэж яаж мэдээ? Хүлээж ирсэн.